Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Би Америк нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачдын нийгмийн хурал зохион байгуулах хэсгийн ахлагч базрагч байна. Та бүхэндээ удахгүй зохион байгуулагч байгаа Америк нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачдын 2-р эрдэм шинжилгээний хурлын талаар товч танилцуулгыг хүргэе. Америк нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачдын 2-р хурал нь 10-р сарын 19-20-ны өдрүүдэд Washington DC хотод зохион байгуулагдаж байна. Хурлын эхний өдөр 10-р сарын 19-ний бяв гарагт хурлын үндсэн илтгэлүүд болох зочин илтгэлүүд, аман илтгэлүүд болон постэр илтгэлүүд хэлэлцүүлэгдэхээс гадна 6 воркшоп хэлэлцүүлгүүд явагдана. Энэ хурлын зочин илтгэл хэсэгт 3 илтгэл хэлэлцэгдэнэ. Эхнийх нь Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн судлаач доктор Дожсрон транслашнл судалгаа ба түүний rabies вирусын эсрэг эмийн нээлтэнд хэрэглэсэн сэдвэрт ажиллаа танилцуулах болно. Хоёр дахь зочин илтгэгч маань Америк нэгдсэн улсын Конгрессийн номын сангийн Монголын мэргэжилтэн судлаач доктор Саруул Эрдэнэ орчин цагийн монгол хэлний үйл үгийн заах цаг тогтолцооны талаар илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэсэн байна. Гурав дахь зочин илтгэгч маань Америк нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн судалгааны лабораторийн судлаач Баттах наноматериалууд энерги эрчим хүчний ирээдүйг яаж өөрчилж байгаа талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэхээр бэлдсэн байгаа. Хурлын амын илтгэлийн хэсэгт Америк нэгдсэн улсын шинжлэх ухааны салбаруудад эрдэм судалгааны ажил хийж буй 10 орчим судлаач болон залуу эрдэмтэд оролцохоор болж байгаа. Үүнд эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн судлаач доктор Хурц, Калифорник сургуулийн судлаач доктор Уянга, Рутгерс их сургуулийн доктор Цавгадрах, Айова их сургуулийн доктор Халиуна, Японы улсын Гомма их сургуулийн доктор Билгүү нар биолог анагаахын чиглэлээр хийгдэж байгаа судалгаанаасаа танилцуулахаар бэлдсэн байна. Мөн Texas A&M сургуулийн судлаач доктор Наран Гэрэл, Ford их сургуулийн доктор Ган Төмөр нар эмийн судалгааны чиглэлээр бэлтгэлээ. Жорж Вашингтон их сургуулийн зочин судлаач Тунгалаг боловсролын чиглэлээр, Джонс Хопкинс их сургуулийн доктор Наран Гэрэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийж буй сонирхолтой судалгааны ажлуудаасаа танилцуулан хэлэлцүүлэхээр бэлдсэн байна. Постэр илтгэлийн хэсэгт Америк нэгдсэн улс дахь сургуулиудад ажиллаж суралцж буй залуу судлаачид, оюутнууд судалгааныхаа ажлуудаасаа танилцуулж оролцсон. Хурлын эхний өдрийнхөө олон сонирхолтой судалгааны илтгэлүүд хэлэлцүүлэгдэхээс гадна Америк нэгдсэн улсад ажиллаж амьдрахад чиглэгдсэн 6 воркшоп хэлэлцүүлгүүд зохион байгуулагдахаар бэлтгэгдсэн байгаа. Үүнээс гадна зохион байгуулагч Америк нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачдын нийгэмлэг болон бусад зохион байгуулагч байгууллагуудын танилцуулгууд уг хурлын хөтөлбөрт орсон байгаа. Уг хурал нь Америк нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаач оюутнуудыг холбох, мэдээлэл солилцох зорилготой учраа хурлын явцад хоорондоо танилцах, нэтворкинг үүсгэхэд дэмжих зорилгоор өдрийн хоол, кофе завсарлага, мөн түүнчлэн оройн хүлээн авалт зэрэг үйл ажиллагаанууд хурлын хөтөлбөрт орсон байгаа. Хурлын эхний өдрийн талаар товч мэдээлэл хүргэхэд юм байна. Америк нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачдын 2 дахь эрдэмчлэгээний хурлын үеэр удахгүй уулзцгаая.